Дүшээдхан аймгийн Даачин хонгийн хошуу. Өнөөгийн Булган аймгийн Сайхан сумын Харьяата Даншигын арслан хулгар нацэг бүхэн хөвдөж тэр шилийн сангирын хөвдөж тэр баялаг намтартай багтан үйлстэй содон амьдралтай сонирхон дурсамжтай хүн. Төвний эцэг Даншин хошуу Даншиг наадамд сөрхий барилждаг улсын харцад цолтой хүн байж. Хулгар нацэг нь Санза Равжа хэмээх хоёр дүүтэй байсан бөгөөд энэ хоёрын ч ойгүй их бэр чадaltaй улс байж. Нэг удаа нацаг хоёр дүүгийн түлэнд явуулжээ. Гэтэл нэг нь үнцээр нь булга татаж унгаасан бүдүүн хар мод чирээд нөгөөх нь өвхрөө хөдөлсөөр эдэр чимхэрсэн тэргийн баглаж урид ирсэн гэдэг. Үүнийг харсан ихэнд хайр хэмээн шараа алчхаагүй нь яамаатай гэж уулаг алдсан гэдэг. Санзаа Равжа хоёр даанч жаахан дүүнгдөө улс байж. Тиймээс хулгар нацаг хоёр дүүгээ амьтан хүний биехаа салгаад хаяад хүн амны хэрэгт холбогдно гэд барилдуулдаггүй байсан гэдэг. Хэрвээ хоёр дүүгээ өөрөө дасгалжуулаад хошуу Даншиг нааданд барилдуулсан бол ах トゥ гурван арслан гэж өлгөн хэлэгдэх байсан хэмээн нутгийнх нь хуучилдаг байжээ. Хулгар нацагч залуудаа бас хүний биехаа эвдчих гээд байдаг байж. Ямар сандал түүнийг 90 цент хүрж байх үед хошуу ноёны нэг хя гэрт нь ирж аавас нь өрнөхэд загнаж зандраад байхаар нь нацаг хүү орон дээр хэвдэж байгаад өндийж суугаад эвшээлгэхдээ хоёр гараа сонгон хүчтэй сүнэсэнд мөнөө хягийн цээжинд зүүн гар нь хурж хавиргыг нь гэмтээж гэж байсан гэдэг. Ер нь дээхэн үед ойгүй бэр чадaltaй зарим хүнийг залуу бөхчүүдийг гэмтээж чингээд хошуу Даншиг наадамд зодоглуулдаггүй. Хэрвээ хэн нэгэн бүхийн нөрөө гарыг хугалж гэмтээвэл олноороо жигшин зөвөгддөг байжээ. Энэ тухай гард магна кинонд ч зохис дурддагдаад өнгөрдөг. Дайчин өнгийн хошуунд Санза Равжа хоёроос гадна дүүнхэр шавийн Пүрүү гэдэг хүнийг мөн л барилдахыг нь хориглдог байж. Долоон хошуу Даншиг наадамд намхан аваргын өмнө гიშгэх хүчтэн халахын дэвжээнд гарч ирээгүй байсан үе. Гэсэн чинь намхан аваргад барилдахаа сайдаг ганц бүхэн дүүнхэр шавийн Пүрүү хэмээх эгнишгүй хүчтэн байж. Хэдийгээр Пүрүү нь хүчтэнхийтэйч гэсэн Даншиг наадамд байдахгүйе овооны наадамд хүртэл зодоглож үзээгүй гэдэг. Учир нь хүн гэмтээхгүйгээд хашир засуулууд түүнийг барилдуулдаггүй байсан байна. 1883 оны орчин бололтой. Намхан аварга орхон мөрнөө их дахилгад оролцоод буцаж явах замдаа Мөрөгийн под хэмээх баян ээлд ойгүй их тэнхээтэй Пүрүүтэй анх таарсан гэдэг. Нутгийн ардууд хэдийгээр түүнтэй барилддаггүй ч гэсэн Пүрүүийг хизээний бүх гэж нэрлээд санччихсан. Энд тэнд явж байхыг нь хараад Пүрүү бүх хэмээн дууддаг байж. Намхан аварга тэр үед 7 хошуу Даншигт 3 удаа төрүүлчгээд эд ааг бярам хамраараа утаа шиг өгөж орсон буурлуугаа омгон садгаж явсан үе байлаа. Гэхдээ Пүрүүийг анх хараад энэ чинь гар зөрүүлчихэж болох бүхэн шүү гэж дэрэгдэх таамалдан хэлжээ. Тухайн цаг үед Монголд хамгийн том биетэй тооцогдож явсан дугур аваргал гэхэд завлад сууж байхдаа толгой нь ханын ирсээр татдаг. Гарын шуун өхөр тэрэгний булны хэмжээтэй бүдүүн байсан гэдэг. Анх Пүрүү бүхийг харахад дугур аваргаас арай том биетэй харагдсан гэж хожим намхан аварга хуучилж байжээ. Мөрөгийн под алсуура намхан аваргыг Пүрүүтэй барилдуулах аргас өгчилж эхэлсэн байна. Тэрээр Пүрүүтэй уулзаж чи Монголын хамгийн том хүчтэй бүхтэй барилдаад үзээж гэхэд угийн гүндүүгүй Пүрүү яах юм бэ? Би гэмтээчин шүү дээ гэсэн гэдэг. Харин түүнд чадлан харуулж удах юм гэсэн тул Пада нас гүйцэн хайнгийн шар өхрийг баглаж хөлөх түшэл буулгажээ. Эр хар сураар мөчийг нь живчирдэл хүлж баглсан амбын шарыг Пүрүү ганц гараараа дээш нь 3 удаа өргөд газар тавихыг харсан намхан аварга түүнтэй барилдана гэсэн бодлоос нь татгалцсан байна. Гэвч Мөрөгийн под ятгасаар ойгаад Пүрүү намхан хоёрын чадлыг дуршин 5 давхарлаж ороосон суран аргамжийг хоёр талаас нь татуулж үзэхээр болжээ. Төдөлгүй тэмцэн эхэлж аргамжийг дастуулахгүй тулд хооронд нь сүлжин ороож хоёр бүхийн гарт атгуулсан байлаа. Эхлээд намхан аварга аргамжийг хоёр гараараа дасаатхан хоошоо сууж дадсан боловч өрөөлсөн гараараа аргамжнаас бариад лүггийн зогсож байсан Пүрүү огтхон хөдөлсөнгүй гэнэ. Хүмүүс Пүрвэ наад аргамжаагаа хойш нь татаач гэж хашгирч эхэлжээ. Пүрүү урд нь ийм юмар хүч үзэж байгаагүй болохоор сурны үзүүрээс барьсан чигээр нь зогсоод байсан хэрэг л дээ. Намхан аврагч Пүрүүгийн гууд задахын тулд хоёр хөлөөрөө уллан гэдрэг сууж даатахад 32 хатгамалтай Монгол гутлынхын зулга хан зүсэрч байсан гэдэг. Ийм л агуу их тэнхээтэй хүн байж л дээ.
Пүрв сүлдээ аргамжийг өөрлөгөө татах ёстой юм байна гэж ойлгоход өрөөсөн гараараа сурыг барьсан чигээрийн хоошоо хоёр аллахад намхан авраг өвсөн бухал мэт урагшаан шүргэн унаж аргамжааны соронд хоёр гарынхан алгыг нэдрүүлээд улаан ялга болсон гэдэг. Тэрбээр богдын бүх байсан учраас энэ явдалдаа ихэд сэтгэл зовж пүрвт гууд татулсан тухайгаан нэг их яриад байдаггүй байж. Ойгүй бяр тэнхээтэй хулгар нацаг хоёр дүүгийн бодвол сэргэлэн ухаантай овсгоо самбаатай байсан тулд хошуу таншигт наатан барилдаж чамгүй амжилт тогтоож. Тэрбээр 1886 оны даншиг наатамд 1002 бүх барилдахад 8 давж 1890 оны даншиг наатамд 1069 бүх барилдахад 8 давж байсан тухай Монгол бүхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдээжээ. Харин сүүлдээ шилийн сангирын замаар замнснаар тэр бүр барилдхан байж гэнэ. Түүний арслан цол хэрхэн хүрдсэн талаар олноо баг санжаа гэж алдарсан балдангийн санжаагаа доорох зүйлийг хуужилсан байдаг. Хуулгар нацаг эд сайхан барилдаж байх үедээ хэрэг сэжиглэгдсэн хардгэрт хоригдсан байдаг. Наадам дөхөө дэрмэгцэн нацаг шоронгийн ахлах хуйгаар дамжуулан хошуу ноёноос та намайг уулзад барилдуулж би наадам төрүүлж хошууныхан алдрыг дуурсгах болно. Хэрвээ төрүүлж чадвал намайг дээд дайлтгаж хэрэгээс мотолж чадах уу гэж асуулгажээ. Ноён ч зөвшөөрж хулгар нацаг даншигт барилдаж дөрөв төлтөд унжээ. Тэгтэл ноёнтон чи хэлсэн амандаа хөрсөнгүй. Чиний чадал дутлаа. Ийм шилийн сайн нэр байдаг юм уу гэж ширүүхэн хэлэхэд нацаг ноёнтон минь даншиг бол төрийн гол наадам. Энэ их наадамд хэрэгтэн ялтан хүн дөрүүлэх нь онцгүй гэж би бодлоо. Хэрэг би таныг сойрох бол 10 засгийн наадамд барилдаа төрүүлье гэсэн гэдэг. Хариуд нь ноён хулгар нохоо чи яасан зэлтэй нөхөр вэ гэж энийгээд 10 засгийн наадамд барилдахыг нь зөвшөөрсөн гэдэг. Энэ наадамд үзүүр түрүүнд намхан авраг нацаг хоёр үлджээ. Хоёр хүчтэн хэд удаа барьж тавилцав. Нацаг ялгүй хэвгүй газар таармагц аврагын улаан сугаар нь тэрч аваад нохой мордон төрж хөөсөөр өвдөг шороодуулж 10 засгийн наадамд төрүүлжээ. Ингэж тэр арслан цол хүртэж ноёнч түүнийг дээдэс дайлдахын хэрэгээс мулталсан гэдэг. Энэ мэдээр маш олон хүн хулгар нацгийн тухай домог яриа өрнөөсөр иржээ. Тухайлбал Булхан хотын өндөр настан Г Магван, нацгийн төрсөн охин Ламсран, Булхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Давг Давш, Могод сумын өндөр настан Б Гончиг, Дундгов аймгийн харьяат Ц Донжид, хулгар нацгийн аж оо дэлгэрэх нарийн хүмүүс сайн гэр нацгийн тухай энэ янзын дурсамж хөөрнсөн бөгөөд эдгээр хүмүүсийн дурсамж яриа энэхүү хүрэг найруулгын зарим хэсэг тусгалан улсан гэдгийг хэлэх нь зөв. Нэгэн удаа Бээжингээс Тэмэнжингэр ирсэн Манжамбаны ачаа бараг хятадууд Бээжин соном гэгчин хашаанд буулгажээ. Тэднийх гэсэр сүмээс 100 үргэж 2 метрийн гаруйд өндөр хашаатай бат бүх зоож цуурхтай даман хаалгатай тул ямар ч хулгайч халдаж чаддаггүй байж. Гэтэл нэг өглөө босоод эдима бүртэх гээд 4 тэм бараа алга болчихсон байж. Шөнөн зас орсон тул мөрдөж үзвэл 2 хүн ирж хашаа давуулаад гандангийн зүг явсан байх бөгөөд удалгүй олны мөртөө хутгалдан алга болжээ. Хүний санаанд багтамгүй энэ хажин явдлыг Бээжин соном Манжамбанд мэдэгдэхэд тухайн үед хүрээний хэргийг эрхэлж байсан Дайчин ван хан доржийг дуудаж хулгайчийг нэн даруй ол гэж тушаасан байна. Энэ ер нь манай Дайчин вангийн хулгар нацгаас зайлахгүй гэж хан дорж ван дотроо бодоод Манжамбныхаас гарчээ. Тэгээ дагалдан яваа хүмүүстэй нөгөө хулгар нохой хаана яваавал гэж асуухад өчигдөр өрөө хүрээнд ороод ирчихсэн явж байна лээ хэмээжээ. Хан дорж ван түүнийг даруйхан ол гэж тушаахад бараа болгост нь талдал тийшээ бутран алга болжээ. Тэд хулгар нацгийг Шинжам Сарслангийн байна гэж сонсоод тэр даруйдээ баривчлаад ханд дорж ван дээр аваачсан байна. Ханд дорж ван за нацаг чи амбны 4 тэн ачааг яасан бэ гэж тулгаж асуухад нацаг за тэндэл байгаа тагээд дөнгөр вангийн хашаа руу заажээ. Чи яаж аваавэ гэвэл за би жамстай хоёул очиод өргөөд авчихсан юм а гэж. Ил байдлыг Дайчин ван ханд дорж Манжамбанд мэдгдсэнд тэр өндөр хашаан дээгүүр 2 тэмээний бүтэн ачааг 2хан хүүгэн авч явсан гэдэгт би итгэхгүй байна. Хэрв энэ үнэн бол надад хэрхэн авсныг үзүүл хэмээж. Ингээд үзүүлэн болох үед нацаг жамц 2 том модон шат бариад ирсэн байна.
Тэгээд хашааны гаднаас шатаан тавьж нацыг шат даган хэрмэн дээр гармагц шатаан авч додгошин тавиад төвгээр дамжин хашаанд орж дөрвөн тэм барааг нэг нэгээр нь ваатантай юм өргөж байгаа юм шиг л өргөж авчираад шатны дээгүүр хэрэм даваалан шидэж өгсөнд жамц долсон авсан байна. Ийхүү дөрвөн тэм барааг хоёр-хоёроор нь тэгнэж үүрээд нацыг баруун гартаа шатаан суугавчлаад ганцж амрахгүйгээр гандангийн динжүүд өгсөд явсаар Дөнхөр вангийн хашаанд хүрчээ. Вангийн амбан тэдний энэ үйлдэлийг хараад гайхан биширч тэрхүү дөрвөн бодол барааг нь зүгээр өгч заашид миний юмд бүү хүрээрээ гэж загсан гэдэг. Өнөө цагийн начны найраа гээчийг тэртээ 100-аад жилийн өмнө хулгар нацыг анх санаачилсан гэлтэй. Даншиг наадам болон 10 засгийн наадамд ирсэн бөхчүүд хулгар ихэд ивэдэг байж. Тиймээс хулгар нацыг 3-5-нд ам авах үеэс эхлээд л бөхчүүд майхан хийсч шин зол гордож буй аль дүмэг бөхчүүдээс за дүүгийн алдар хэлсэн бэлээ гэж асуудаг. Цаад хүний нэрийг хэлэхэд за сонслоо. Дараагийн 5-нд анхан чамайг хүртчихье гэж айлгадаг байж. Цаад хүний нь айхан ирэхэнд хулгар нацгийг наадамчин олноос нууцхахын газар дагуулад та намайг битгий аваач гэж гуйх жишээтэй. Хариуд нь нацыг өгөх юм их хэрэгтэй тэхөө. Хариуд нь нацыг өгөх юм мэдэн дээ. Жилийн хулгайч хулгар нацагт ямар сайн нэр байх биш. Ахиухан юм өгвөл ахын чамайг авахгүй ч үж мэднэ гэдэг байж. Энэ нийтээр 3-4-ийн давааны үед шин залуу бөхчүүдээс баахан юм цуглуулж аваад 6-7-гийн даваанд ёстой л хэн нэгэн бөхөд жинхнээсээ бууж өгөөд начин юм уу харцаг төрүүлдэг байж. Тийм ч учраас хулгар нацаг томоохон наадам төрүүлж байсангүй. Тэртээ тэргүй ард олон шилийн хулгайч гээд цоллуулчихсан болохоор наадам төрүүлж дэгтлийн алдарших сонирхолж байгаагүй бололтой. Нэг удаагийн хошуу наадамд хулгар нацаг нэг залуу бөхтэй үзүр түрүүнд үлджээ. Тэгээд түүнтэй барилдахаас өмнө байханд нь орж байдлыг ажиглалтал мөнх залуу бүх нацаггүй. Та бол тэртээ тэргүй олонний дунд нэгтэй хүн. Энэ наадамд төрүүлсэн ч нацаг, төрүүлээгүй ч нацаг. Харин би бол нэрд гарах гэж ядаж яваа залуу хүн. Та надад буугаад өгч. Гээд 50 лангийн эмбүү дээлийн хүйд орохтой барьжээ. Нацаг түүнийг нь гардан авснаа. Уг нь эзэн ноён намайг энэ наадамд заавал төрүүлнэ шүү гэж загсан юмсан. За байз яадаг шүү юм бэлээ дээ. Улаан цан буугаад өгчихвэл намайг банздах байх та. Тэгэхээр би эхлээд хэдэн удаа халж туйлсан дөр үзүүлээ. Харин чи сайн тогтоон шүү. Тэр үед намайг хутгах шараа гэж загчээ. Дöдөлгүй мань хоёр үзүүр түрүүнд барилдах болж хулгар нацагч хэлсэн өсөөр халж туйлсан дөр үзүүлжээ. Харамсалтай цаа залуу бүхэн төөний төөлөгтөр үзүүлсийг тогтоож чадалгүй унжсан гэдэг. Наадам тарсны дараа залуу бүх та надад бууж өгнө гэж амлаад шан харамж аваа үсттэй гэж гомдлоход нацаг дүү минь би чамд сануулсан шүү дээ. Харин чи өөрийнхөө муугаас болоод миний халж төөлөхийг тогтоож чадсангүй. Ярих хүний ганц хоёр халааг дааж чадахгүй байж наадам төрүүлэхийг бүү яар. Ах нь хэлсэндээ хүрсэн чи даанч дэгсэнгүй шүү дээ гэсэн гэдэг. Даншгийн начин очор намхан аврагнаар хулгар нацгийг өөрсдөөсөө хол илүү хүчтэй хүн байсан. Харин уулзхайж явсаар наадам нэлээд алгалсан. Тэр ч байтугай наадмаас хиймэр нарчсан юм шүү дээ гэж ярилцдаг байж. Тэр бэр энгийн номхон ард иргэдийг дарамлж дохуурхдаг нэгэн танхай хүнд эхэд дургүй. Энэ ч утгаараа савл хийвэл тэднийг залхаан сэрлүүлждэг гэмтэй нэгэн байж. Тухайлбал Дундгов аймгийн Луу сумын нутагт өртөөгөр дайрч яваа ядарсан хүмүүсийг долж дээрэмддэг. Унлах хүсгийг нь булаан авч улмаар зодож нүддэг. Харчингийн төмөр гихч дээрлэхүү зантай эр байж. Хулгар нацаг энэ нэрийн тухай дуулж сонсоод түүнийг нам дарахаараа дайчин онгийн хошуунаас хоёр морь хөлөглөөд Дундгов аймаг руу зориуд хөдөлжээ. Тэгээд харчингийн төмрийн байдаг газрыг асууж сургалсаар явтал нэгэн худаг дээр хэдэн бараан адуу харагджээ. Тэр хавийн нэг хүнээс асуувал энэ адуунууд харчингийн төмрийн адуу. Гэр нь энүүхэн хавд байдаг юм. Гэхээр нацаг шууд худаг дээр явж очиод нугсаараа эвхэгдээд урт уулчдаг төмөр ургаан гаргаж ховлаад бултаасан онцгорсон хоёр сайхан морийг бариад авч гинэ. Тэгээд төмрийг эрхийг хүлээгээд тамхин натаас суучгаж төдөлгүй өмнө зүгээс урт уургаж ирсэн морьтой хүн ирж яваа харагджээ. Тэр хүн шууд давхсаар худаг дээр ирж
өөрийнхөө адуу гүйлгэж харснаа нацаг дээр ирж ус нутагт минь ирчгээд унган мөрдийг минь шоглоо суудаг чи юу н хин бэ гэд хулгар нацгийн толгойд уурганыхын хувийг өглөөд эмээлийнхэн араар суугаад татаж гарчээ. Нацаг нэг их түүрцэн шинжгүй уурганаас нь ганц дугтартал харчингийн төмөр гар ирчээрийн газарт харуулдаж унссан байна. Нацаг түүнд босхын завдад өгөлгүй шууд яваад хоёр хөлнөөс нь бариад доош унжуулж худгийн усны толгоогоор нь хэсэг дүртэл түүний гар хөл саруулцаад явчихаж. Эгээл өвхийн даваан дээр худгаас татаж гаргаад газар хэвтүүлтэл харчингийн төмрийн ам хамраас нь ус холгоолгоод хахаж цацаад сүйд майдуулж гэнэ. Тэгээд нэг юм сэхих айдад ирмэгцэн нацаг чаавас олигтой чир бол доо ядарсан ардыг дээр имдэж дарлахаан болоорооч. Хандын вангийн хулгар нацаг гэж дуулсан уу? Тэр чин бий вэ гэхэд төмөр дэмэл толгойд охин гөлөлдсөн гэдэг. Хулгар нацаг тамхинд татаж дуусаад хоёр морийг чинь би аваад явлаа. Хоншоор чинь байвал хойноос очиод аваарэ гэд морджээ. Ингэж тэр бээр харчингийн төмөр химээх дээрлэхүү танхаа хэрийг номлотгож байсан гэдэг. Хулгар нацаг заримдаа хүүхэд чиг гинэн томоогүй зан гаргадаг. Зарим хүнийг жаахан дамжиглах дуртай нэгэн байжээ. Нэг удаа тэр бээр вангийн хүрээ хаваар арх ариг эргүүлж явтал нэг хятад 8 чин заяатын пүүснээс баахан торог дурдан жихэр жимс моринд ачаад хойд зүг гарах гэж байна гэж хүмүүс ярилцаж байхыг сонсчээ. Тэгээд нацаг тэр хятадыг дээрэмтгэхэр шийдсэн байна. Нэрэл төдөлгүй заяатын пүүснээс нэг хятад ачаа бараа тэгнсэн цагаан морь хөтлөөд хойд зүгийг зоржээ. Хулгар нацаг түүнээс төрүүлж давхиад ширэнгэн дотор ороод нуугдчихаж. Уг нь тэрмүү хятадыг халахын сайн ир нацаг дээрэмд зөхөт байх юм байсангүй. Ердөө шууд очоод л хөтөлж яваа морийг нь булаагаад авчих байлаа. Гэвч хулгар нацаг тэрмүү хятадыг жаахан дамжиглахаар шийджээ. Тэгээд түүний ширэнгэн дотор отод суудал мөнөө хятад цагаан морин хөдлөөд доошоо тонгоцсоод бөвөг шогшиж яваа харагдаж байна. Нацаг энэ үед хамаг хуцаан тайжиж нүцэглээд мөнөө хятадын хажуугаар өнгөрөх үед хойноос нь сэмхэн дагаж ачаатай морных нь хазаарыг мултлаад өөрийнхөө толгойд угалчхаж. Хайр гамгүй эдэлгээнээс болоод хариугүй турж идсэн цагаан морь хойноос нь өвс цулгаагаад хоцорчээ. Хазар толгойдоо угалсан нүцгэн шалтан нацаг 8 чин хятадаар хөдлөж явах үедээ хариугүй л инээд алчих гээд байсан тул эртхэн мэдгэтгэхээр зулбуураас нь чангаатал хятад 8 чин чуа гэд туусан шинжгүй яваад байж. Тэгэхээр нэлээд хүчтэй докторч орхитол мөнөө хятад саял нэгэн ирэнгэж харжээ. Бүү үзэгт ачаатай цагаан морных нь оронд нүцгэн шалдан хүн зогсож байсанд ёстой л уушиг зүрх нь амаран гарах жахаж яава гэж муухай хашгираад урагшаа хар хурдаар нь зугтчихсан гэдэг. Хожим тэр хятад эцсийнхий цагаан морь хөгшөрхөөрөн шалдан зүтгэр болдог юм байна лээ гэж ярьж байсан гэдэг. Харин хулгар нацаг уг нь тэрмүү хятадыг дээрэмдэж зөхөд байх юмгүй л дээ. Шууд явж очиод морныхын зулбарыг булаагаад авчих байсан юм. Гол нь би түүнийг айлгая гэж бодсон. Мөн ачаатай морь шилийн хулгайчд биш зүтгэр дээрэмдүүлчихлээ гэж ярьж явах гэж бодсон юм. Гэд хөдхүүд инээж байсан гэдэг. Мөн нэгэн удаа хулгар нацаг ганцаг нэлдэг нэгэн сайн нэрийн хамтаа говь мэрэгэн вангийн хушуу нутг руу орж захын хайлд бууж зам асуухад гэрийн эзэн та хоёр баруун гүвээг давсан жимээр явж огт болохгүй шүү. Маш аюултай. Тэр зүгт нэг айхтар махчин гарсан юм гинлээ хэмээжээ. Нэрэж дээхэн үед хүний махар хоолдог махчин мерсэр байсан гэдэг байлээ. Бороо зуны шүтэн шилийн сан ир Барс Бавж Баатар нэг махчин ирийг номхруулж байсан түүхтэй. Мөн дээхэн үед хан хэмтэн ян хөвчд нэг махчин ир амьдардаг байсан тухай домог яриач байдаг. Ямартай чи хүний махар хоолдог махчингууд бол алмас энэ тэрээс арай л бодтойгоор оршин байдаг байж. Жуулчид алмсын гэрэлд олон жил хатсан ч нэгийг швэрч авч чадаагүй. Харин дээхэн үед махчин ирийн гэрэлд мордсон бол ганц нэгийг олох байсан баг. Хулгар нацаг гэрийн эзнээ ярьсныг нэг их тоосонгүй. Хоёр сайн ир тэхээс тэг гэсэн юм шиг мөнөөх чимээр явахаар шийджээ. Хамт явсан нөхөр нь замдаа нэг айлаар саатаад араас нь очихоор болж хулгар нацгийг цааш явж байтал нэгэн том хар гэр тааралцсан байна. Нацаг юуж бодож санаалгүй тэр гэрт ортол дөрвөн мөчөөрөө тэлж баглуулсан хижээл насны эр хүн хэвдэж байж гэнэ. Тэр хүн насгийг хармагцаа би ч азтай юм аа. Яасан заяан дэлгэрсэн хүн бэ?
Ахыг нь хэдэн хүн хүлж баглаад хамаг мал дээрэмдэд явчихлаа гэж үгэлэхээр нь Нацаг мөнөөхөл тусч зангаараа хүлнээснээс нь ангижруулжээ. Тэгтэл мөнөөх хүн Гевгинэт Нацаг руу шүдээ ярзайлхан дайрчээ. Нацаг махчинтай учирснаа сая л ойлгож дээр доорон орон ноцолдож байна. Гэвч мөнөөх махчин тийм чамар дийлдсэнгүй. Хүний мах иддэг болоодж тэрүү хүч гэж амар байсан тул Нацаг Дэмийл нөхрөөгөн эрхийг хүлээгээд байдаг чадлаараа дараад хэдчихэж. Харин Азуулч нөхөр нь нэг их удалгүй ирснээр мань хоёр мөнөөх махчныг арай гэж хүлж номхруулжээ. Гэхдээ түүнийг тэр чигт нь орхиод явсангүй. Тэрхүү махчин гэртээ хүлээж баглуулсан хүний дүрд хувраад өөр хэн нэгнийг хуурч бидэх байсан тул яаралтай хошуу томгийн газарт нь мэдэгдээд цааш хөдөлцгөөж. Хулгар Нацаг морины сайныг унаж явсан бөгөөд тэдэн дундаас хамгийн халахад алдарчсан нь цэнхэр бор морин юмсанч. Ямар ч хүнд ачааг даадаг Европын чадaltaй адуу байж. Нацаг цэнхэр бор мороор алс холын аянд явахдаа ноёд баядын хоттой хонноос хамгийн дарганыг нь давхилтан дундаа шүүрээд алга болдог байж. Тэрч байтугай цэнхэр бор мороор багшаархан биетээ гун шүүрч байсан гэдэг. Нэг шөнө нөхцөлгүй харамж баяны шүдлэн үхрийг цэнхэр бор морин дээрээсэн шүүрч аваад давчихсан гэдэг үлээ. Мөнөөх баян хүний мөр гараагүй мөртлөө уяатай байсан үхэр нь алга болчихсонд учиргүй гайхаж байсан гэдэг. Хулгар Нацаг одоогийн Сэлэнг аймгийн нутаг Эвэн бургалтын гол хэмээх газраас Бата гэдэг бүсгүй гэргий болгон авч нэг охин 4 хүүтэй болжээ. 1905 оны үед Самбэсийн хошууны залуу хэр Дэндүү хэмээгч нутгийнхаа үзэсгэлэнт бүсгүй дашхандад хайр сэтгэлтэй болж уулмаар ханилан суужээ. Гэтэл хошуу засаг ноён лам сүрэн дашханд бүсгүйг үзмэгц сэтгэл алдаж эрэх тушаал хэрэгэм зэрэгтэй ирдэж шууд булааж авахар занлахын хийсэн тул залуу хос орон нутгаас сан оргон босчээ. Тэгээд тэд орхон дуулын бэлчээрт очиж нутаглан сууршиж гэр орон мал хөрөнгөтэй болж догтухтай аж дөрөх болжээ. Гэвч Дэндүү дашханд нарын настууж гарсан ч өр зүрхэндээ инкрэглэх өр хөөхөдгүй сэтгэл гундуухан явдаг болж 1915 оны 100 Дэндүүийг модтой уулын хяр дагаад хонон хариулж явтал сагалгар модны сүүдэрт эмээлгүй хоёр сайхан мөр толгой хайлан дүүхэлцэж байжээ. Тэрбээр түүнийг хармагцаа энэ лав сайн нэрийн унаа биз эзэнтэй нуулзъя гэж бодоод шуудхан явж очижээ. Дэндвийг ойртож очиход ханхар том биетэй хар хүн дээлийн талж дэвсээд булгар богцоод иргэн хорхирч явгана. Хажууд нь цагаан бөгст лонгтой арх мөнгөн аяг харагджээ. Дэндүү балгах дуртай нэгэн байсан тул архинаас нэг аяг хийж уугаад сууж байтал унтаж байсан хүн сэрээд түүнтэй минь тусаан мэдэлтсэн байна. Тэрбээр богцноос хоньны чансан дарга мах гаргаж дайлаад энэ тэрийг ярих зур өөрийнхөө Нацаг гэж танилцуулжээ. Дэндүү энэ үед дайчин хонгийн шилийн сангэр хулгар Нацаг байхын гэж бодоод ихэд олзуурхаж түүнийг гэртээ үржээ. Тэгээд Нацаг Дэндвинд очиж аагтай шаргалцаа чануулж уух зураан Дэндүү дашханд хоёрыг өр хүүхэдгийн улмаас хувь заяанд гомдож явдаг болохыг ойлгоод саяхан манай эхнэрээс нэг охин төрсөн. Охин гихгүй юм бол түүнийг авахгүй юу? Эхнэр маань залуу хүн дахиад төрнө үз. Хангалын ноён худагт өргөж авъя гэхтэн би өгөөгүй юм. Гэхэд цаад хоёрын ч ихэд баярлаж сар өдрийн сайныг сонгон очиж Нацхийн охин лам сүрэнг ёс төртэйгээр өрчилж авсан гэдэг. Шилийн сайн нэр Нацаг ядарч зовж гутарч гунхирч яваа хүнд ямагт тусалж урам хайрлсныг хичээдэг нэгэн байж. Харин Нацаг Арслангийн хүүхдүүдээс гайхам чадaltaй бүх ер төрсөнгүй. Хулгар Нацаг 60 гаруй настайд хорвоогоо сальж түүнийг орхон туул нутгийн хонгорын овоо гэдэг газар нутаглуулжээ.